За ингээд бүгдээрээ Microsoft корпорацийн гаргасан хэрэглээний багц програмын нэг болох Excel програмын тухай үздэсгэе. За Excel програмынхаа үндсэн талбартай танилцъя. Excel програмын үндсэн талбар маань үндсэндээ 7 хэсгээс бүрддэг гэж үздэг. За хамгийн дээдлийн хэсэгт байгаа Book 1 Excel гэсэн энэ хэсгийг нэрийн мөр хэмээн нэрлэдэг. Учир нь хэрэглээний програмуудыг нээхэд ямар хэрэглээний програм нээсэн болохыг тодорхойлж өгдөг. Өөрөөр хэлбэл одоо энд Book 1 Excel гэсэн байгаа нь энэ Excel-ийн гэдэг програмыг нээжээ гэж харагдаж байгаагаараа нэрийн мөр гэж нэрлэгдэжээ. За үүний дараагаар File, Home, Insert гэх мэт үгнүүдийг агуулсан нэг мөр байна. Энэ мөрийг зэсний мөр гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл энэ зэсний мөрөнд Excel програм дээр ашиглагддаг бүх командуудыг багцаар нь нэг зэсэнд хамруулан гаргаж тавьсан байдаг. За түүний доотлолт байгаа баахан дүрс бүхий мөр байна. Энэ дүрс бүхий мөрийг хэрэгслүүрийн мөр хэмээн нэрлэдэг. За энэ дээр Home зэс маань цагаан, тэгээ доотлолтын хэрэгслүүрийн мөр байгаа учраас энэ Home зэсэнд хамаардаг командуудыг дүрс хэлбэртэйгээр гарган тавьсан гэсэн үг. Хэрвээ бид Insert зэсийг сонгочих юм бол Insert гэдэг маань оруулах гэсэн. Өөрөөр хэлбэл оруулахад ашиглаж болох бүх командуудыг агуулсан хэрэгслүүрийн мөр болон өөрчлөгдөх юм. За үүний дараагаар A1 гэсэн баг хоосон шугуу нэг мөр байна. За энэ мөрийг томьёоны мөр гэж нэрлэдэг. A1 гэсэн байгаа нь одоо идэвхтэй байгаа нүдний хаягийг илэрхийлж байдаг. Өөрөөр хэлбэл А багны 1-р нүд идэвхтэй байна гэдгийг харуулж байна. За үүний дараагаар бүр хойдолд нь байгаа хоосон нүдэн дээр томьёо буюу тухайн нүдэнд хийгдэж байгаа үйлдэлүүд тэр тусмаа бичвэр томьёо гарч байдаг учраас үүнийг томьёоны мөр хэмээн нэрлэжээ. За үүний дараагаар дээдлэр ABCD гэмчнээ үсэгтэй хажуу талдаа 1 2 3 гэдэг доош нь тоо бүхий энэ талбар байгаа. Энэ талбарыг Excel програмын ажлын үндсэн талбар гэж нэрлэдэг. За ажлын үндсэн талбарын доотлол дээр Sheet 1 гэсэн ард нь нэмэгтэй нэг мөр байна. Энэ мөрийг талбар нэмэх мөр гэж нэрлэж болох юм. Өөрөөр хэлбэл Excel програм маань зөвхөн нэг талбартай байдаггүй. Талбар нэмж болдог. Өөрөөр хэлбэл нэмэх тэмдгэн дээр дарах юм бол Sheet 2, дахиад дарахтаа Sheet 3, дахиад даруул Sheet 4 гэх мэтлэнгээр ажлын талбарууд нэмэгддэг. Нийт ерөнхийдөө нэг 255 талбар нэмэгддэг гэж үздэг. За арал дээр нь хоошоо урагшаа сумтай нэг цагаан байгаа. Энэ маань гүйлгүүрийн мөр гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл бидний хийсэн хүснэгт маань энэ дэлгэцэн дээр багтахааргүй болсон бол гүйлгүүр үүсдэг. Хойдол дээр нь байгаа цагаан дээр дээш нь доош нь гүөх гүйлгүүр, доотлын тэр цагаан дээр болохоор баруун зүүн тийшээ гүөх гүйлгүүр. Ингээд талбараа бүтэн харах боломжийг бүрдүүлж өгдөг гэсэн. За хамгийн доотлол дээр нь Read гэсэн үгтэй нэг мөр байгаа. За энэ мөрийг төлөвийн мөр хэмээн нэрлэдэг. За төлөвийн мөрөн дээрс би нэг зүйлийг бас арай илүү чухалчилж үзэх сонирхолтой байна. Энэ юу гэхтэй зэрэг хамгийн хойдол дээр нь 100% гэсэн нэмэх гасах тэмдэг уртал дээр нь байгаа нэг дунд нь 6-тай ийм хэсэг харагдаж байгаа. Энэ маань талбарыг томруулж багасгаж болдгоо гэсэн үг. Өөрөөр хэлбэл би одоо хараа жаахан тиймэрхүү байвал нэмэгтэй дарж байгаа төшөө томруулад 150 200%-аар томруулж агаад хийх зүйлээ хийж болно гэсэн үг. Энэ бол хараа муутай хүмүүст бас хийхэд ашиглах нэлээд чухал хэрэгслэр. Гэтэл асар том хүснэгт хийчгээд тэр нь яг энэ дэлгэцэн дээр үндсэндээ багтахгүй байгаа бол гасах гэдэг дээр нь дарж агаад багасгаад 75%-тэй болгож агаад одоо өөрөөр хэлбэл хүснэгтэй бүхэлд нь дэлгэцэн дээр багтааж харах боломжийг үүсгэж болох юм аа. За ингээ бүгдээр нэгэнт Excel гэдэг энэ програмыг үзэж байгаа учраас нэг жижигхэн хүснэгт хийцгээе. За
дэлгэцэн дээр би хийх хүснэгтийг гаргачлаа. Энэ хүснэгт нь нэр, нас, хүйс гэсэн 3 зүйлээс бүтсэн. За 2 хүүхдийн мэдээлэл агуулсан юм хүснэгт байна. За тэгэхээр энэ хүснэгтийг хийхийн тулд бүгдөө эхлээд талбар дээрээ талбарыг нэвтрүүлэх хэрэгтэй. Excel-ийн талбар дээр. Өөрөөр хэлбэл бид нэр 3 мөртэй 3 багантай байгаа учраас аль нэг нүдэн дээр аль нэг ч ерөөсөө хүснэгт эхлэх нүдэн дээр хулганы загвар гавчаад маус нэгэн дарна. Ингэснээр тэр нүд төвчдөг. Одоо энэ үед маус нэгэн дараа чирхлээр талбар идэвчнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл бүгдөө энэ дээр яг маус нэгэн дараад 3 баг нь 3 мөр идэвчүүлж байна. За тэгэхээр 3 мөр 3 баг нь идэвчүүлсэн нөхцөлд энэ одоо дэлгэцэн дээр харагдж байгаа шиг ийм бусдаас арай өөр өнгөтэй болж харагдана. За энэ нь бол энэ талбар идэвчсэн гэсэн үг. Энэ талбар идэвчнэ гэдэг маань би энэ талбарыг сонгож одоо хүснэгт хийх гэж байна гэдгээ зааж байна гэсэн үг. За үүний дараагаар бид нэгэн талбараа идэвчүүлсэн учраас хүрээ шугам татах хэрэгтэй. За хүрээ шугам татахын тулд одоо Холмсны Волдер гэсэн доошин сумтай нүд өхөө төрс байгаа. Энэ дээр дарахаар командууд гарч ирдэг. За энэ командууд дотроос одоо миний энэ улаанаар хүрээлцэн All Walders гэдгийг дарснаар бүх шугамуд татагдана гэсэн үг. За ингээд бүх шугам татгдсан хүснэгт бий боллоо. Одоо энэ хүснэгтэн дээр бид өгөгдлөө бичиж өгөх хэрэгтэй. За жишээлбэл нэр, нас, хүйс, за тэгээ бат 12 настай эрэгтэй, сүрэн 11 настай эмэгтэй гэх мэт. За ингээд бид нөгөө хийх гэж байгаа жижиг хүснэгт маань хийж дууслаа гэсэн үг. За үүний дараагаар бид нэгэнт хүснэгт маань өгөгдөлтэй болцсон. Гэхдээ өгөгдөл маань одоо урагшаан шахагдсан хэлбэртэй байгаа учраас түүнийг бүгдийн нүднийхэн гол байрлуулъя гэвэл талбараа идэвхжүүлж ягаад одоо миний тэр дөрүүжилсэн байгаа 2 нүдэн дээр дарж өгнө гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэний дээдлийнх нь болохоор дээшээ доошоо бичвэрийн голлуулна. Доотлийнх нь болохоор баруун зүүн тийш бичвэрийг голлуулна гэсэн үг. Ингээд бидний хийсэн хүснэгт маань голдоо орж одоо бидний хүснэгт харахад чивтэйхэн болж байгаамаа. За ингээд бидний хүснэгт нэг юм хэлбэртэй болсон байна. Тэгэхээр бид тэр улаанаар дөрвөлжилсэн дүрсээр голлуулдаг гэдгийг маш сайн мэдэж авлаа. За тэгэхээр нэгэнт Excel програмын тухай ярьж байгаа учраас Холмсны хэрэгслүүрийн мөрөнд байгаа командуудыг товч танилцуулъя. За одоо энэ улаанаар хүрээлэгдсэн байгаа энэ хэсэг бол үсгийн фонттай, түүний бичвэртэй холбоотой. Өөрөөр хэлбэл үсгийнхээ фонтын солих хэмжээг өөрчлөх, за тод бичих, налуу бичих, доогуур зураастай бичих гэх мэт командуудыг агуулдаг. Энэ дотор бидний нөгөө Волдер буюу хүрээ шугам татах хэсэг байгаа. Хэрэгслэр байгаа. Мөн өнгө, үсгийн өнгө, фонны өнгийг солих боломжтой байгаа. За тэр будаг асцсан байгаа нь л зэрэг фонны өнгө, усны дор өнгө байгаа нь л зэрэг фонны өнгийг солих юм аа. За энэ слайдн дээр болохоор бичвэрийн зэрэгцүүлэлттэй холбоотой командууд байна. За бид өмнөх хүснэгтэн дээр голлуулах гэдгийг нь авч үзчихсэн. За ингээд эндээс дүрсээрээ харахад ерөнхийдөө ойлгомжтой байгаа. Дээш нь зэрэгцүүлэх, голдон зэрэгцүүлэх, доош нь зэрэгцүүлэх, за урагш нь зэрэгцүүлэх, голдон зэрэгцүүлэх, хойш нь зэрэгцүүлэх гэсэн ийм 6 командыг дүрсэлбэрээр гарган тавьсан байна. За дараагийн нэг энэ хүрээлцсэн байгаа энэ дүрс бас нэлээд чухал. Бидний нөгөө бичсэн бичвэр маань нүдэндээ багтахгүй байх тохиолдол байдаг. Тэр үед үүнийг ашигладаг. За би дараагийн слайдаас тодруулъя. За энд би одоо жишээлбэл манай анги хүүхдийн тоо нас гэсэн 3 үг бичсэн байна. За бичсний дараагаар бол нэг нүдэнд багтахгүй учраас
манай гэдэг анги гэдэг нь харагдахгүй, хүүхдийн гэдэг тоон гэдэг нь харагдахгүй, нас гэж гараад ирсэн байх жишээтэй. Энэ үед бид нэр warp text гэсэн нүдэнд багтаах гэдгийг сонгочхоор яг ингээд бичвэр маань бүхэлдээ хуваагдаад нүдэндээ багтаад ороод ирдэг юм аа. За одоо энэ харагдаж байгаа улаанаар хүрээлэгдсэн энэ хэсэг бол хүснэгтийн тухайн нүдэнд тэр бүвэл багнанд ямар төрлийн өгөгдөл оруулах вэ гэдгийг эндээс тодорхойлж өгч болдог. Жишээд одоо general гэсэн байна. Энэний арын суманд дарахаар өгөгдлийн төрлүүд нь гарч ирдэг. За жишээл одоо нэг багнаа сонгоод хувь гэж тавьчих юм бол тэр багнанд бичигдэж байгаа тоо бүхэн хувь байдлаар гарч ирнэ гэсэн үг. За мөн энэ дээр тэр нэг урагшаан сумтай тэгүү тарагдж байгаа, хоошин сумтай тэгүү тарагдж байгаа. За энэ бол нөгөө даслаас хойш оронг ихсгэж багасгах. Өмнөх нь болохоор зэрэг даслаас хойш оронг багасгах нь ихсэх нь дараагийнх нь болохоор даслаас хойш байгаа оронг багасгадаг. Оронгийн тоог зохицуулж өгөх боломжтой юм команд байх нэ. За үүний дараагаар тэр автосүн гэсэн нэг хэсэг гарч ирж байгаа. Энэ бол яадгүй ихтэй зэрэг томьёо. Өөрөөр хэлбэл чи томьёо сонгох гэж байгаа бол энд тэр доош сум дээр нь дарж болно. Энэ бол томьёоны сан. Энэ томьёоны сангаас бид нэр томьёогоо сонгож болно, өөрөө бичиж болно. За жишээл одоо нийлбэр болгох гэж байгаа бол автосүм гэдэг энэ дээр шууд орчихтол өмнөх нүднүүдэд байгаа тоонуудыг энийг нэмэх үү гэсэн байдлаар асуусан. За энэ бол дараа нь бид нэр хүснэгтэн дээр харагдаж энийг үзэх болно. За энэ бол зэрэг sort filter гэж. Sort гэдэг маань эрэмблэлт, filter гэдэг маань шүүлт гэсэн үг л дээ. Тэгэхээр эрэмблэх, шүүх тухай асуудлыг бол бид нэр жижигтэн нэг үзэхэд буруутахгүй хаа. За дараагийн энэ хэсэг бол зэрэг find and select гэж байгаа. За энэ дээр ингээд тэр доош суманд дарчгаар гарч иж байгаа зэсүүдийн энэ дээр гаргаад ирсэн байна. За эндээс би эхний хоёр зэсэл биднэрт нэлээд их хэрэг болдгоо гэдгийг хэлмээр байна. За учирны үгтэй зэрэг find гэдэг зэрэг жишээл би одоо маш том хүснэгт хийцэн байгаа бол тэр хүснэгтээс мэдээлэл хайхын тулд энэ find гэдэг зэсийг гаргаж иж жагаад хайх гэж байгаа мэдээлэл бичгтээ зэрэг тэр чиний бичсэн үг гэдэг юм уу тоо гэдэг юм уу хаана хэдэн шиг байгааг нэг бүрчлэн харуулж өгөх боломжтой байдаг. За дараагийнх нь одоо зэрэг солих. Өөрөөр хэлбэл бидний хийсэн хүснэгтэн дээр маш олон тооны нэгэн ижил өгөгдөл байлаа гэхэд тэрнийг арай өөр төрлийн нэгэн ижил өгөгдлөө солио гэвэл энэ replace гэдэг энэ командын тусламжтайгаар ганцхан үйлдэлээр сольж болдог нэг онцлог давуу талтай. Үүнийг бид нэр жичтэн нэг хийж үзнэ. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа. Дараагийн хичээлээр уулзцгаая.